Меня зовут Дмитрий Чернов, и я Би режиссер Дэлхийн цэрэг Монгол тоглолтын ерөнхий найруулагч. Юуны өмнө 2024 оны энэ тоглолтын гол онцлог маань бол Дэлхийн цэрэг Монгол тоглолтын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаараа хамгийн гол онцлогтой. Энэ 10 жилийн ойн хүрээнд бид нэр жилд 2024 онд жилд 2 удаагийн маш өргөн бүрэлдэхүүнтэй цоошин одоо өөр шоу хийхээр одоо бэлдсэн байж байгаа. Өнгөрсөн хаврын тоглолтод бол та нар мэдж байгаа сургуультай Арслан барнуудын тоглолт байсан. Үн дээрээс маш олон төрлийн номерууд оролцож байсан. Энэ удаагийн тоглолтод бол дэлхий дээр одоо цорын ганц сургуультай баав хонууд орж байгаа. Өөрөөр хэлбэл энэ номер маань юугаар онцлог вэ гэхээр амьтад маань өөрсдөө одоо машин, мотоцикл, ундаг дугуй ингээд өөрснөө дунаад явж байгаагаар энэ бол энэ тоглолтын хамгийн одоо номер 1 онцлог үзүүлбэр гэж ойлгож байна. За ер нь бол ганц одоо ховор төрлийн буюу одоо энэ гоц сонин сургуультай амьтдаас авчирхаас гадна энэ удаагийн бас нэг одоо цоошин үзүүлбэр маань юу вэ гэхээр энэ шоунд зориулж бэлдсэн одоо мотоциклчдын экстрим одоо шоу номер байгаа. Эдгээр маань юу вэ гэхээр агаарт одоо маш өндөрт маш хол орон зайд одоо сайлт циркийн одоо хэлгээр бол акробатик үзүүлбэрийг агаарт мотоцикл дээр хийдгээрээ энэ бол маш онцлог шин төрлийн одоо шоуны нэг төрөл. Энэ дээрээс нь Монголд яг энэ төрлийн номер анх удаа ирж байгаа. Ер нь бол бид нэр жил болгон авчрахтаа нөгөө дандаа олон улсын цэрэгчдийн шагналтай номеруудыг авчирдаг. Дээрээс нь хизээч Монголд урд өмнө ирж байгаагүй номеруудыг бид нөр урьж авчирдагаараа бас их онцлогтой. Ер нь бол бид нэр энэ нөгөө мотоциклийн шоуг авчрахтаа хангалттай орон зайтай гэж бодсон боловч яг 100% бол бас нэг орон зай таарахгүй арай жоохон жижигжин. Гэхдээ бид нэр Монголын үзэгчдэд зориулж аль болох одоо болцоог нь ашиглаад одоо хэлбэр байршлын одоо жоохон одоо туулах замыг арай өөрчлөөд ингээд хийж байгаа.